За бүгдээрээ Тимотомоо өргөжлүүлэн хамтдаа сурцгаая. Тэгэхээр бид энэ удаа 1-р Тимот 5-р бүлгийн 17-оос 6-р бүлгийн 2-р ишлэлийг хамтдаа үзэх болно. Тэгэхээр энэ хэсэгт чуулганы пастор, удирдагч нар болон чуулганы дагалдагч нар итгэгчдийн үүрэг хариуцлагын талаар өгүүлж байгаа. Тэгэхээр аливаа байгууллага гэж байгаа бол мэдээж сүм чуулган байгаа бол тэнд удирдагч гэж байгаа. За мөн дагалдагч буюу гишүүд гэж мэдээж байгаа гэсэн үг. Тэгэхээр чуулганыг удирж байгаа удирдагч нар гэж байхад түүнийг дагаж байгаа дагалдагч нар гэж бас байгаа тийм үү. Тэгэхээр хамгийн эрүүл сайн чуулганы хувьд дараах 3 зүйл байдаг гинэ. За нэгдүгээрт нь сайн удирдагч нар, сайн удирдлагын баг. За нөгөө талаас нь сайн дагалдагч нар буюу түүнийг дагаж байгаа сайн итгэгч нарын тухай өгүүлж байна. За хоёрдугаарт нь удирдлагын баг болон мөн түүнийг дагаж байгаа дагалдагч нар юм уу итгэгчдийн хувьд гэх юм бол аль альнийхаа сайн талаас гадна бас сул талыг нь хүртэл сайн мэдэж бие бинийгээ харилцан ойлгож бас дэмжиж нөхдөг ийм хамтын ажиллагаатай уялдаатай ийм зөв сайн систем оршин байдаг юм. За мэдээж 3-дугаарт нь бол тухайн хамт олон ялангуяа сүм чуулган гэдэг бол сүнслэг гэр бүл хамт олон учраас тэнд ямар нэгэн тийм зэрэг дэвч юм уу ямар нэгэн ялгаа ялгуурлал гэдэг зүйл бол байхгүй бүгд зэрэгцэн оршиж байгаа гэсэн энэ байдал юм. Тэгэхээр 21-р ишлэлээр үзэх юм бол чуулган дотор ч гэсэн итгэгчдийн хувьд мэдээж пастор ахлагч нар гэдэг өөрөөр үүрэг оройлтой өвчтөе хүмүүс байгаа боловч яг үүндээ бол Бурхны өмнө бүгд адилхан эрхтгш юм а гэдгийг бас өгүүлж байгаа. За тэгэхээр шинэ гэрээ номыг бид нар харах юм бол шинэ гэрээ бол бүхэлдээ чуулганд хандсан чуулганд зориулсан загтлууд байна. За Паулын бичсэн маш олон загтлуудыг харах юм бол чуулгануудад зориулсан тийм загтлууд байдаг тийм үү. Тэгэхээр эдгээр загтлуудыг бид нар харах юм бол мэдээж чуулганы итгэгч нарт зориулан хэлсэн үгүүд байхаас гадна тухайн чуулганы пастор ахлагч нарт зориулсан тийм үгүүд ч гэсэн байдаг. За бид нар Илчилт номыг харах юм бол Илчилт номын 2-3 дугаар бүлэг дээр бас тухайн үеийн Азийн 7 чуулганд хандж бичсэн загтал байна. За энэ загтал дээр бас чуулганы удирдагч нарт хандсан үг байна. Мөн чуулганд хандсан үг гэж байна. Тэгэхээр аливаа эрүүл чуулган гэдэг бол яг л энэ загтлуудыг хүлээж авах үедээ тухайн чуулганд мэдээж талархал, магтаал байхаас гадна ямар нэгэн сул тал ч юм уу шүүмжлэл эзний буруутгал зэмлэл байгаа. Үүнийг бас хүлээж авах чадвартай байх хэрэгтэй гэсэн. Нөгөө талаас ариун сүнсний дуу хоолойг чуулганд хандсан Бурхны дуу хоолойг сонсож хүлээн авах чадвартай байх хэрэгтэй гэсэн. Мөн ариун сүнсний тэр чуулганд хандажтай чуулганыг засаж чуулганыг өөрчилж шинжлэхийг хүсэж байгаа тэр хүслийг тэр ариун сүнсний ажлыг бас хүлээн авах чадвартай байх хэрэгтэй. За мөн бид нар Илчилт номын энэ хэсгээр харах юм бол чуулган аливаа чуулган эзэн дотор ялалтын төлөө урагшлах ёстой юм а. Яг гэвэл чуулган нь Бурхны хүмүүс нь ялагч нар байхаар дуудагдсан. Тийм учраас энэ загтал болгон дээр ялагч нэгэнд тим ерөөл, тим шагналууд байх болно гэж өгүүлсэн байдаг. За тэгвэл бид нар Паулын бичсэн чуулганд бичсэн олон загтуудыг харах юм бол мэдээж дөрөв би дурдсан чуулганы яг удирдагч нарт хандсан ахлагч нарт хандсан үг гэж байхад мэдээж итгэгч нар дагалдагч нарт хандсан тэр үгүүд гэж байна. За тэгвэл өнөөдрийн энэ текстэн дээр бид нар эхлээд аливаа чуулганы сүнслэг удирдагч нарт өгөгдсөн тэр үүрэг хариуцлагын талаар эхлээд бид нар харъя. За эхний зүйл маань удирдагч хүнд байх ёстой хамгийн чухал үүрэг хариуцлага бол хүндэтгэл хүлээх хүйц байх гэсэн. Тэгэхээр бид мэдээж удирдагч хүний хувьд бусдаас хүндэтгэлийг аавна гэдэг бол нэг зүйлтэй. Нөгөө талаас хүндэтгэлийг авах зохистой байна гэдэг бол маш чухал зүйл юм. Тэгэхээр удирдагч хүн бол хүндэтгэлийг хүлээх тийм зохистой байх ёстой гэсэн. Тэгэхээр ямар нэгэн сүм чуулган ч юм уу байгууллагад байгаа тэр удирдагч хүн тухайн газараас хүндэтгэлийг авч чадахгүй бол хүмүүс нь түүнийг хүндэтгэхгүй бол тэр хүн удирдагч байх
боломжгүй гэсэн үг. Тэгэхээр хүмүүсээс хүндгэлийг нэхэхээс өмнө өөрөө хүндгэл авах зохистой байна гэсэн үг. За энэ хэсгээр гарч байгаа хүндгэл гэдэг үгийг бид нэг их хэл дээр нь харах юм бол хоёр янзын утга байна. Мэдээж хүмүүс одоо яг одоо зүрх сэтгэлээрээ тийм ээ оюун бодлороо тухайн хүнийг хүндэлж байгаа, хүндгэл үзүүлж байгаа зүйл байхаас гадна нөгөө талаас энэ хүндгэл маань одоо цалин урамшуулалттай холбогдож ирсэн байна. Өөрөөр хэлбэл хүндгэл илэрхийлнэ гэдэг маань те за мэдээж тухайн хүнийг хүндэтгэж талархаж байгаагаа илэрхийлэхээс гадна яг чуулганд үйлчилж байгаа пастор удирдагч нарт одоо тэр хүндгэлийг үзүүлсэн урамшуулал за цалин одоо ч гэдэг юм уу те ямар нэгэн хэмжээгээр одоо мөнгөн тэр урамшуулал цалин болол энэ багч ирсэн. Ялангуяа Паул энэ ч тэр ажил хийж байгаа хүн болол зохистой тэр одоо цалин урамшууллаа авах ёстой юмаа гэдэг бас энд өгүүлж байгаа. За мэдээж Паул одоо үйлчлэл хийх үедээ тэр одоо чуулганаас урамшуулал авахаас гадна их тохиолдолд түүний хувьд одоо tent making буюу те тэр одоо өөрөө одоо бизнес хийж санхүүгээ босгож байсан одоо self supporting гэж ярьдаг те одоо өөрийнхөө үйлчлэлийг support хийж исэн одоо тэр зүйл байгаа гэсэн. За хоёрдугаарт нь аливаа удирдагчд байх одоо үүрэг хариуцлага гэдэг зүйл бол тухайн чуулганы пастор удирдагч хүн бол Бурхны үгийг дамжуулах, Бурхны үгийг заах энэ үүрэг хариуцлага. Тэгэхээр миний бодлоор энэ бол чуулганы пастор ахлагчид өгөгдсөн хамгийн чухал үүрэг хариуцлага гэж ойлгож байна. Тэгэхээр пастор хүн удирдагч хүн чуулгандаа Бурхны үгийг дамжуулж, итгэгчд нь тэр сургаалаар дамжуулан Бурхны дуу хоолойг сонсож, бас ивэл өрөөлийг авч, тэ бас Бурхны үгээр удирдуулагдаж, энэхүү пастор хүн Бурхны үгээр чуулганаа удирдах хөтлөн дагуулж, Бурхны хүмүүст яг Бурхны үгийг тэ тэр цэвэр үгийг дамжуулж, цэвэр үгээр тэднийг тэтгэж тэжих ёстой. Энэ бол хамгийн чухал үүрэг хариуцлага гэсэн. Тэм учраас чуулганы пастор хүн, багш хүн, ахлагч хүн тэ Бурхны үгтээ өөрөө эхлэж үргэж ойр байж, Бурхны үгийг судалж, суралцаж, сургаалаа бэлтгэхдээ маш их цагийг зарцуулж, үнэхээр сайн бэлтгэжтэй энэ сургаал бэлтгэх цаг, энэ эзний үгийн одон цагт бол бусад цагуудаас илүүгээр те хамгийн ихээр одоо энд өөрийгөө зориулж маш сайн чанартай тэр сургаал үгийг сүнслэг хоолыг дамжуулна гэдэг бол энэ бол одоо пастор хүний сүнслэг удирдагч хүний хамгийн чухал үүрэг хариуцлага. Тэгэхээр би түрүүн хүндгэлийн тухай ярьсан те. Үнэхээр пастор хүний хувьд хүндгэлийг одоо авах зохистойгоор мөн нөгөө талаас яг одоо яг энэ чуулганы итгэгчтэй сургаалаараа те үнэхээр үнэлэгдэж сайн сургаалыг дамжуулдаг одоо байна гэдэг бол маш чухал үүрэг хариуцлага байна. За дараагийн 3-т нь яг энд өгүүлсэн удирдагч хүний үүрэг хариуцлага бол энэ зөвхт байдлын тухай ярьж байгаа. Ямар нэгэн одоо алдаагүй зөв байх ёстой гэж. За мэдээж одоо алдаа гарахгүй удирдагч хүн гэж бол байхгүй. Нөгөө талаас чуулган дотор олон хүмүүс байгаа учраас удирдагчдын талаар янз бүрийн хов жив, янз бүрийн асуудлууд байдаг. Тэгэхээр пастор юм уу удирдагч хүн гэдэг бол яг хүмүүст үндэ таалагдана гэдэг бол маш хэцүү байдаг те. Ялангуяа нэг пастор тэгж одоо номлол дээр голцсон. Заримдаа пастор жоохон ингэ таргалаад эхлэх юм бол энэ ста бие захирч чадахгүй тарган энэ төр гэж хүмүүс шөмжиж эхэлдэг. Эсрэгээр ингэ жоохон тураад эхлэх юм бол ста эцэд тураад ямар нэгэн ивэл өрөөл байхгүй байна гэх. Тэ ер нь ямар байх хэвтэй юм бэ гэд. Тэгэнтэй адилхан маш олон хүмүүс эндрийн урд одоо тийм ээ эндэр дээр байгаа тэр одоо пастрыг удирдагчийг олон талаас нь харж шүүмжлэх тэр шүүмжлүүд бол байдаг. Мэдээж бас янз бүрийн одоо тий одоо худал одоо мэдээлүүч гэсэн байна гэсэн. Гэхдээ тэм учраас Паул энэ тийм ээ яг ахлагч хүний талаар ямар нэгэн одоо тэр одоо зүйл одоо байх буруутгал байх юм бол заавал түүнийг одоо 2-3 хүн гэрч байх ёстой ч гэдэг юм уу. Энэ талаар ярьсан байна. Тэгэхээр ахлагч хүн гэдэг бол яг энэ бусдын өмнө үнэхээр зөв байна гэдэг бол зөвхт байна гэдэг бол маш чухал үүрэг хариуцлага юм а гэдэг бас энд өгүүлж байна. За дараагийнх нь буюу дөрөвдөх нь тийм ээ энд альва сүнслэг удирдагч хүн гэдэг бол өөрийнхөө одоо махан бие, сэтгэл санаа мөн сүнслэг байдлын хувьд эрүүл мэндтэй үргэлж анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр энд гарч байгаа
хагнос гэсэн грек үгаа энэ үг болох дээр яг одоо өөрийгөө тийм ээ одоо зөвхт тэр сүсэгт байдлаар чи өөрийгөө одоо сахин хамгаалж авч явах ёстой гэсэн энэ утга энд гарч ирж байгаа. Тэгэхээр мэдээж удирдагч хүн гэдэг бол те яг сүнсний хувьд, итгэлийн хувьд, сүсэгт байдлын хувьд эрүүл зөв байна гэдэг бол чухал. Нөгөө талаас бас энд махан биеийн хувьд бас эрүүл байх хэрэгтэй. Тийм ээ. Сэтгэл санааны хувьд бас эрүүл байх хэрэгтэй маа гэж. За яагаад гэвэл хэрэв бид нар махан биеэрээ эрүүл байж чадахгүй бол хэрэв бид нар өвдөж эхлэх юм бол ямар нэгэн өвчин байх юм бол үнэхээр үйлчлэл хийн гэдэг бол хэцүү болж эхэлдэг. Тэ сургаалын хувьд ч гэсэн одоо дандаа одоо магадгүй одоо тийм маш ич хүчин суларсан тийм байдалтай болдог гэсэн. Тэгэхээр эрүүл байна гэдэг бол ямар чухал юм бэ үйлчлэлийн хувьд тэ. Тэм учраас пастор хүн гэдэг бол сүнсний хувьд, зүрх сэтгэлийн хувьд, махан биеийн хувьд өөрийнхөө эрүүл мэндэд үнэхээр анхаарал хандуулна гэдэг бол чухал хариуцлага юм а гэж энэ чи өгүүлж байна. Тэгэхээр эртний грекийн гүн ухаанд те бас монголчуудын яг л одоо хэлдэг эрүүл биед одоо саруул ухаан оршдгоо. Тийм учраас бие эрүүл байна гэдэг ямар чухал юм бэ гэж. Тэгэхээр англи хэлэнд орох дээр sound mind in a sound body гэж бас тэр үг хэлдэг те. Тэгэхээр эрүүл байна гэдэг ямар чухал юм бэ гэж. Тэгэхээр Паул Тимотиг чи эрүүл байх хэрэгтэй. Сүнсний хувьд, махан биеийн хувьд, сэтгэл санааны хувьд өөрийгөө эрүүл байлгаж, эрүүл мэндэд анхаараар гэсэн үг. Тэгэхээр удирдагч хүний эрүүл мэнд гэдэг нь зөвхөн тухайн таны төлөө биш те. Энэ бол Бурхны хаанчдын төлөө, Бурхны алдрын төлөө, чуулганы төлөө, таны үйлчлэлийн төлөө юм аа. Тэм учраас бид үүндээ анхаарал хандуулж бие эрүүл бас зөв авч явна гэдэг маш чухал байна гэсэн. За ингээд мэдээж энэ хэсэг дээр пастор сүнслэг удирдагч хүний үүрэг хариуцлагын тухай өгүүлээ зогсохгүй үргэлжлүүлэн Паул чуулганы итгэгч нар тэднийг дагаж байгаа дагалдагчдын хувьд таанаач гэсэн үүрэг хариуцлага байгаа шүү гэдгийг бас энд өгүүлж байгаа. Тэгэхээр leadership гэдэг нь чухал багаас гадна followership гэдэг бас маш чухал юм а гэсэн энэ зүйлийг хэлж байна. За тэгэхээр энэ хэсгээр мэдээж Паул одоо эзэн боолын харилцааг за орчин үеэр авч үзэх юм бол одоо байгууллагын захирал буюу ажилчин хоёрын харилцаа холбоон дээр яг энд жишээ авч ярьж байгаа. Тэгэхээр мэдээ тухайн нийгэм, тухайн цаг үед Ромын нийгэмд бол хүн амынхын тал хувь нь одоо эрх чөлөөтэй байхад үлдсэн тал хувь нь боол байсан. Ийм боолын ийм нийгэм байсан. Тэгээ сайн мэдээд харах үед тухайн эзэн хүн мөн одоо боол хүн аль аль нь сайн мэдээ хүлээн авч эзэнд итгэсэн ийм цаг үе байсан. Тэгэхээр энэ харилцаа холбоон дээр дамжуулан аливаа боол хүн за мэдээж орчин үеэр ярих юм бол аливаа байгууллагын ажилчин хүн за чуулган дээр авч үзэх юм бол чуулганы итгэгч хүн өөрийнхөө удирдагчид хамгийн түрүүнд яасан гэхээр дуулууртай байх хэрэгтэй маа. Энэ дуулууртай байдал зүгээр нэг хин нэгэн хүнд дуулууртай байгаад байгаа биш. Энэ бол Бурхан дуулууртай байгаа зүйл юм аа. Энэ дуулууртай байдлаар дамжуулан бид Бурханы нэрийг одоо дорд оруулахгүйгээр бид харин дээш нь одоо өргөх юм а гэсэн энэ утга санаа явж байгаа. Дараа нь хоёрдугаарт нь одоо сайн үйлчлэх ёстой гэсэн үг тийм. Тэгэхээр боол хүн эзэндээ үнэнч байж сайн үйлчилж байгаатай адилхан ажилчин хүн тийм ажил дээр бас үнэнч итгэмжтэй байх талаар мөн итгэгч хүн бол чуулганы итгэгч хүн. Тэгэхээр итгэмжтэйгээр мөн тухайн пастор ахлагч нартай хамтдаа үйлчлэнэ гэдэг бол ямар чухал юм бэ гэдгийг энд харуулж өгсөн байна. Тэгэхээр аливаа чуулганы сүнслэг удирдагч болон итгэгч нар дагалдагчдын хооронд аль аль нь харилцсан яг энэ үүрэг хариуцлага байдаг. Энэ үүрэг хариуцлагын дагуу хамтдаа тэд явах үед эцсийн үр дүн эзний нэр алдаршиж сүм чуулган улам илүү хүчтэй хөгжиж явна гэсэн утга санааг энд бидэнд зааж өгсөн байна. Тэгэхээр эзэн боолын тийм маш гайхалтай харилцаа холбоог бидэнд өгүүлж өгсөн түүх бол шинэ гэрээний ном дээр гардаг Филемон ном байна. Тэгэхээр Филемон болон Онесим хоёрын харилцааг бид эндээс харж болно тийм ээ. Тэгэхээр Онесим одоо итгэгч биш байх үедээ одоо эзэндээ санхүүгийн асуудал гаргаад эзнээсээ зүхтаагаад тэр Колоссегоос Ром руу зүхтаж байгаад Ромд баригдаад Ромын шоронд Паултай уулзаж сайн мэдээ хүлээж аваад тэр итгэж болсон. За энэ үед эзэн болон түүний эзэн Филемон болон за түүний боол Онесим хоёрын хооронд Паул 100-ын үрийг гүйцэтгэж байгаа тийм үү. Тэгээд Онесимийн хувьд гэх юм бол тэр уучлагдсан боол болсон.
тийм ээ. Тэгэхээр эзэн ч гэсэн уучлагдсан учраас та хоёр бие бинийгээ уучлж, бие бинийгээ одоо хүлээж аваарай гэсэн энэ гайхалтай зууч ихээс одоо Паул хэлсэн баг тийм. Тэгэхээр мэдээж одоо Филимоны хувьд бол тэр итгэгч байсан учраас, тэр уучлагдсан нэгэн учраас тэр өөрийнхөө зарцыг боолыг те уучлаж хүлээж авсан. Тэгээ дараа нь бид нар түүхийг эргээд харах юм бол энэ Онесимийн хувьд бол те Бурхнаар гайхалтайгаар уучлагдсан тэр нэгний хувьд тэр Эфесийн чуулганд маш гайхалтайгаар үйлчилж, хожим нь Эфесийн чуулганы одоо удирдагч, харгалзагч болсон ийм одоо гайхалтай түүх байдгаа гэж. За тэгэхээр чуулганд байгаа альва сүнслэг удирдагч нар, пасторууд бид өөрсдийнхөө үүрэг хариуцлагыг хүлээж үнэхээр Бурхны өмнө болон бусдын өмнө хүндэтгэл хүлээх зохистойгоор мөн итгэмжит зүв байж, бахан бие сүнсний хувьд эрүүл хүчтэй байж бидэнд өгөгдсөн энэ үүргийг бид нар амжилттайгаар биелүүлэхийг эзэн эдэр хүсэн эрэж байна.